Ресторанд байгаа юм шиг. Та жоохон чимээг үлдээ. Эрен цаах хэлэхдээ энд улсын мөнгө эзэн хүн байдаг гэсэн. Ийм асуудал хийсэн хүн бүтэн сүлжээ. Бүлэг хүмүүс байдгийг. Одоо энэ тэгээ ганцаар байгаа мó? Чимээг үлдээ. Одоо авилгын тухай ярьж байгаа шүү дээ. Ийм юмэг ер нь бол сойроор мэдээж хүүхдүүдэд нэг шууд авилга гэж бол энэ төр гэдэг ингээд хүчээр хэлээд ойлгохгүй шүү дээ. Тэр маш их техник. Залуу хүүхдүүд айгүй бохомдод шүү дээ. Яагаад гоё байж болохгүй юм бэ гэдэг шүү дээ. Нэг юм болохгүй бүтэхгүй юм байна гэдгийг мэдээд байгаа байхгүй юу? Одоо хамгийн ичгүй тэр хүүхдийн тоглоомын талбайгаас яаж ичгүй болгоолж чадчихна. Тэр л бол аюултай байхгүй. Гоё юм цэцэрлэг төрөлн байх хэвээр газар нь аваад авилга газрын авилгач гэдэг юм юугаар ч ингээд нэг байшин барилга барьчаад тэг чи өөрөө тэнд амьдрдаг тэгээд багтаж ядал ингээд тэгсэн хүртэл ирээдүгөө та нар арчаагүй байна. Би чиний нас дээр энэ олон буцаад авах хэрэггүй байхгүй. Тэр ирээдүг яг хамгаалъя гэсэн бодолтой хүн болгон зүгээр ирээдүгөө л хайрлаж байгаа. Тэгээд болоо. Гой болох боломжоос нь битгий хүмсэл орчныг нь бүрдүүлээд гой сайхан байх нөхцөлийг нь ингээд бий болгочих юм бол тэгэл аанда болчих юм. Ерөөсө хөгжихгүй байгаа шалтгаан бол эрдүүл тэр хүмүүсийн ухамсар хэрэндээ өөрчлөгдөж байгаа. Гэхдээ удаан байна. Тэгэхээр багаас нь тэднийг төлөвшүүлчих юм бол аюу хурдан. 10 хүн байхад нэг нь авилга авчихад тэр 10-аа адилхан хохирч тэрний ард байгаа одоо гэр бүл үр хүүхэд одоо ингэ салаалаад найз нөхдөд бүгд тохирч болох учраас гэхдээ тэрийг өөрөө мэдтгүү авсан авилгадаа өөрөө нэг юм баясаад тэрнээс олж өөрийнх нь гэр бүл одоо хайртай бүхэн хүртэл ингэ авилга өөрийнх нь авсан авилгаас болоод бид нэр ингэ тохирч мэдтгүү байхгүй бидсэн ч тоодоггүй зүгээр л төвчж ямар нэгэн буруу юм хийвэл эргээд хүнд хариу заавал ирдэг. Тэгвэл үрийг энэ бодож явах хэрэгтэй. Энэ бол